Энэ тунгалгийн системүүдийг судлахгүйгаас болж ялангуяа энэ чамархаа энэ сувгийг ингээд судлахгүйгаас болж харвах цус өтгөрөх цусан дэх одоо нөгөө хөтгөрлийг энэ судсандаа ингээд өтгөрөөд хаагдсан байдгийг учраас энийг ингээд зөөлөн хэлэхээр ингэж заавал сулж өгдөгөө. За тааш нэг гэж жишээлхэд ингээд зөөлөн ингээд дээрээс нь доош нь ингээд сулж өгдөгөө. Ингүүл хүн харуулахгүй. Ямар ч байсан харуулахгүй. Тий. Ямар ч үед хүн чих толгоо өглөө чихийнхаа омгийг ингэж чихэндээ массаж хийгээд чихээ ингэж халуун урагтал ингэж массажлаа. Тэгээ энэ сувгийг өөрөө чамаагүй энэ чамархан зангилааг ингэж тайлж авах хэрэгтэй. Тэгсэн тохиолдолд ямар ч үед ер нь цусны саатал явагдахгүйгээр шууд цусан саатгүйгээр шууд ингэж хэвийн үргэлжлээ явна. Тэгэхгүй бол энэ ингээ бөөгнөж явсаар хагаад харвдаг цус тасрах аюултай. Цус бүлгэнчдэг учраас. Тийм аюултай юм да. Миний хувьд л барай олон жил хийж гинөө. Тэгээд сувг хөөдөг. Цэгээр одоо цэг цочроож өдөөж тэгж барайдаг. Булчин суллах ийм барайтай би. 15 жилийн үр үзчихжээ барай гэдэг. За. Тий. Яг л 15 дахь жил дээрээ явж байна. Жохон залуу хүүхдээ хасглал хүний нуруу тайрхталгой барьж, гар хөл барьж ингээ явж ирсэн. Одоо энэ хүний би аймхан зангирлын хотоодны энэ том зангирлыг өнгө сая тайлчхаад байж байна. За. Тэгэхээр энэ хүн хэвийн ингээд өвтгөн гардаг. Одоо өдөрт нэг удаа бицдэг байсан бол өнөөдрөөс эхлээд мараас өчигдрөөс эхлээд 2-3 удаа хүн дээр бицэн гэсэн үг. Тэгж энэ гээцний энэ бохирдол ингэж хөөгдөж гардаг байгаа. Энэ хүмүүс хэвдээд хэд онж байна? Тэ 40 дор хэвцэн тий. Тэгээ одоо нөгөө сая барьж байгаа юуных нь үр нөлөөнөд нь гарч эхэлсэн байгаа юу? Арай гарч эхлэх байгаа юу? Эхэлсэн байна уу танд? Яаж вэ? Өдөрт нэг өндөртөг бол одоо 2-3 өндөртөг болчиход. За. Тэгээ дээрэс нь тэгээд нуруунд дээрээс нэг юм том ачаа авсан юм шиг болдог доо. Ер нь. За тэгээ хүний гар энд ингээ энэ цэгэн дээр уу юу? Их хөндөр өвчтэй байдаг. Энэ нь л ерөөсө хинт ч мэддэгддэггүй, тухайн хүн өөрөө ч мэддэггүй. Тэгэхээр энэ хуруунууд ингээд өглөөс ирэхэд гар бадараад тийм ээ? Ингээд хүндэрсэн байдаг шүү дээ. Тэр тохиолдолд энэ цэгэн дээр өөрөө ингээд 60 удаа цэгийг ингэж барьж иллэг хийгээд доош нь ингээд зөөлөн дагуулад ингээд иллэг хийгээд энэ цэгэн дээр ингэж бас гарыг ингээд сулж явах хэрэгтэй. Тэгвэл атгахад чөлөөтэй болно. Одоо та гараа атга да. Одоо ингээд хагас 100 хүн атгаж байгаа байхгүй юу? Тэгэхээр би одоо энэ хүний гарыг 100 хүн атгадаг болохын тулд 10 өвөргүй энэ зангилаануудыг ингэж тайлна. Хамгийн зангилыг тайлахын тулд энэ дээр энэ гарын энэ мөрний энэ одоо хүзүүг дагсан энэ мөрний энэ том суц энэ дээр бүр ингээ овоорон зангирсан байдаг. Энэ нь болохоор бас цусны саатал үүссэн байдаг. Энэ цус жоохон өвтгөрөөж судсаар ингээ цус саатсан байгаа үед энэ гар дээшээ өрөх гэж хүндрээд мөр зочроод энэ гар бадараад юм ингээ шитгэд хүртэл дээшээ өргөж хүнд удаан болдог. Тэгж яана таних тэгжсэн үү? Тий. Тэхийн тулд би энийг ингээ сулж өгнө. Дандаа ингээ хийдэг. Ер нь бол би энэ хүнд ямар өвчин байна? Энэ хүнд ямар өвчин байна? Би энэнд нь тохирсон барайг л хийж өгдөг. Тийм. Энэ яг чин сэтгэлээсээ би энийг гоё болгоод өгчих юмсан гэд би хэдэн цаг чамаагүй тэр ажлын цагийн минутанд яахгүйгээр би орхигдуулахгүйгээр тухайн үнийг би нэг нэгээр нь сэтгэлээсээ барьдаг л да их олон. Сайхан сонсож чинь аюу гоё санагдчих. Ер нь яг энэ дээр л хамгийн их зангирсан байдаг. Яг энэ дээр. Тий. Энэ дээр ингээд зангирсан учраас энийг нь сайн тавиад өгчихвөл тий. Энийг нь ингээд энэ одоо яолч шүү дээ хүн. Энийг нь ингээд тавиад өгчихвэл аяндаа энэ мөр уу сулраад энэ тэгэнгүүт энэ мөрний энэ чангарал уу энэ ахын энэ дээр овоорсон биш өчтөрийн барайнд бол арилжчих. Аяах одоо жижигхэн аяах хүмүүс мэт юм овор байсан. Энэ дээр нь сайн суллаад өгсөн учраас энэ нь байхгүй болчихсон юм гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ хүн бол үүсэндээ хувийн шар усандаа баригдсан хөдөлгөөний хомсдолтой даалны завсраар орсон нуруунд дээр булчин одоо загс мах маань ингээд аймхаагаан дагаад гаццсан байсан гэсэн үг. Тэгээ энэ гацааг нь би гаргаад өгчихгөөр энэ хүн маань хөнгөрлөө би минь 50 хонлоо сайхан амарлаа гэж яриад байгаа юм. Жишээлхэд энэ хүрл ингээд хуржигнээд ингээд байгаад байгаа байхгүй.
Ном болгонд ингээд нөгөө хуян шар усч ингээд тарцсан байдаг. Хуримтлагдаад. Тэгээ энэ болгоныг ингээд тавиад өгчмөд хүмүүс маань гачин сайхан нүүрэн цагаараа цусны эргэл сайжраад нэг гой болд юм да. Өөрөөс нь асуудаа. Одоо 92 хоног гэсэн үү? Одоо ихэд одоо барины одоо үр дүн яаж мэдрэгдэж байна вэ? Гүшсэн байсан. За. Хоёрдоо баригдаад. Нэг өчтөрөөс баригдаад яг нэг өдөр хөндлөдөг байсан. Одоо 3 өдөр хөндлөөд. Өдөрт 3 хөндлөөд. Би хаагүй сан болж байна. Аюу хурдан нөлөөс гарч мэдрэгдэж. Тий, одоо нөгөө өдрөөр унталт шаад өрөөс. маш сайн сувгийг тайлна. Бомб тавьсан ч цэг бүр дээр ингэж тавьж өгнө. Тэгэхгүй дураараа ингээд одоо хүмүүс гэрээр бомб тавьдаг ингээд бацдаг бомб хамаагүй тавьдаг. Заавал гуйх юм тэр заавал массаж одоо булчингаас судалсны эцэс бомбаан тавих хэрэгтэй. Тэгэхгүй шууд дураараа бомб тавьж нөгөө бомб маань одоо арсны гүнээс татсан өвчнгөө овоолж бол нэг хэсэгтээ ингээд нөгөө мэдээ алдуулаад амраачдаг учраас тэгээ амарсан тохиол ласт гой болчихлоо гэж явдаг. Тэгтэл үгүй байгаа юм аа. Энэ бомб чинь өвчнийг чинь овоолоод энтэн зангилаа хийчихэж байгаа. Тэгэхээр бомба тавьсны ард дээр хүртэл бомбныхаа ормыг бас заавал задлал суулж өгч таахгүй. За ийм байна да энэ хүний. Ингээл барьж гин. Одоо бол энэ үл зүгээр л булчин суллах бариа хийгдэж байна. Сувг хөөхөр ингээд бүх сувгийг одоо сая би хөөгээд харуулсан шүү дээ. Ингээ хөөн. Тэгээ энэ гарын хуруу одоо ингээ утасны одоо ингээд нэг гитарын утас шиг л өөр нь хөдлөнө. Ингээд одоо жишээлхэд энэ хүн эндээ ингээд зангиралтай. Тий. Тэгээ одоо ингээд хөдлөнө. Ингээд сувгийг хөөн. Ингээ хөхрөөд ирж байгаач. Энэ цусыг нь би хангалттай энэ хуруу алга рууг нь би дүүргэж өгч байгаа. Тэгээд энэ цусаа энд бас дараа энэ үн дээр бас ингээд шардгинаа дуурж байна. Энэ шар ус урцсан. Тэгэнгүүтээ гарааг ердөө ингээ хөхрөөд хүүт өргөөд ирнэ. Тэнгүүд энэ цусаа би гарт нь багтаага дүүргэж өгнө. Цог ингэж үлээх юм барай хийхээр ямар үнэлтөө бий вэ? Бүх хүний бие хор хатагшил шүү дээ. Тий. Бүх ингээ өвчин илаашин ер нь сувгал чухал ер нь. Би бол блог гаргаж ясны барай үлэмхээр хийж чадахгүй. Гэхдээ би бол өөрийнхөө мэддэг чаддаг юм манай багшиг чойн юм гэдэг тэр багш маань зааж өгсөн юмны дагуу бол би ясал хийж явдаг. Ер нь бол миний барай Тайланд массажтай тун тустай. Гадаадд хүмүүс бариулахтай их дуртай байдаг шүү дээ. Гарын барих хятад ер нь гадаадынхан шүтдэг шүү дээ. Яг цэвэр гараар би бүтэн 2 цаг бүтэн биеийн барай хийдэг. 2 цаг гарын хийдэг. Одоо тухайн өвчтэй хүнд байгаа бол би тэр хүний өвчин заврыг эдэгтэл би 2 цаг гарan зарим хүнд 3 цаг хийх тохиолдол дээш нь доош нь харуулаад тэгж барих тохиолдол байдаг. За энэ болохоор суудлын мэдрэл. Хөлийн булчинд одоо хөл өвдөл зарим хүмүүс хөлөөнд даахгүй ингээл одоо их удаан компьютер шаагаас суух, машины суудал дээр суух жолооч нар хүнд хүчээр ажил хийдэг. Одоо ялангуяа суугаа ажил хийдэг тийм хүмүүс бол суудлын мэдрэл зангирсан байдаг. Энэ суудлын гурвалсан мэдрэлийн зангилаа бол хэвдээс л хөлийг хазар болгоно. Энэ дээр бүр нам хөндөр болгож өвчөө оруулсан байдаг. Тий. Тэгээ эрээн булчин зангираад ирэхээр хөлийн ул руугаа өвчөө орж эхэлнэ. Хөлийн ул руугаа өвчөө орж ирэхэд хүмүүс өсгийн өвдөнгүүд өсгийгөө өвдөлтөл нь удаа явцсан гэсэн үг байхгүй юу? Өсгийн өвдөнгүүд яс урагчлаа гэдэг. Сайн эмчид үзэж онцлуулсны эцэстэр яс урагсан уугүй юу гэдгийг баттай шинжилгээний хариуны дагуу эмчлэхгүй бол яс урагсан өнгүүдээ нэг хүн бол шууд шавсаараа байгаад хүндрээцэмсэн тэр хүн бол бөөрийн өрөвсөлтөн байсан. Тэгэхээр бөөрийн өрөвсөлч бас эрэгтэйчүүдийн одоо сувгаар дамжиж энэ суудлын мэдрэлтэй нөлөөлнө. Янз тэгж нөлөөлнө. Тэгэхээр энэ би барай их болгондоо энэ суудлын мэдрэлийг сулж өгдөг байна. Тий, заавал сулж өгнө. Би та нарт хэрэгтэй гэж загинжгаад би энэ суудлын мэдрэлийг сулж өгдөг. Энэ суудлын мэдрэлийг сулж өгснөөр ядаж машин барай явахд тайван явна шүү дээ. Энийг сулаад хөл ийшээ чийлэхгүй шүү дээ. Ийшээ өвдөхгүй. Хилтгий суухад өдөр өвдөхгүй болно гэсэн үг. За, ийм л энэ да.